За 380 болон 220-ын 220-д хэрхэн цэглэхаан төхөөрөмж сонгох, мөн 220 болон 380-д яаж холбох талаараа би та бүхэн зөвлөгөө өгье. За энэ тухайн айл маань 380-тай айл. 380 дээр бидэд 12 кВт-ийн R2 гэдэг загварын тог уналттай үед ажиллах загварын халаалтын төхөөрөмж холбосон байдлыг би та бүхэнд одоо үзүүлэх гэж байна. За би энэ дээр за тог гэж мэдээж эрийг цахилгаан төхөөрөмж учраас бүрэн 220 болон 380 бүр тогоор ажиллах төхөөрөмж байгаа. Энэ төхөөрөмж маань хэрхэн яаж ажиллах талаар би нэг товч юм яриад байгаа. Энэ дөрвөн загвар байгаа шөхөө. L1 гэдэг загвар байна. L2 гэдэг загвар байна. L2M гэдэг загвар байна. T загвар байна. За хамгийн сүүлийн тог уналт дээр тавигддаг загвар нь болохоор R2 гэсэн загвар. Яагаад R2 гэдэг загварыг сонгох вэ гэхээр мэдээж хэрэг зарим айлчин 220, 210 та орж ирдэг айлууд байгаа. 380, 370-аар орж ирдэг тохиолдол. Тэгэхээр L2M гэдэг загварыг 210-аар орж ирж байгаа айл дээр тавьж болдгоо. Ягаад гэвэл нөгөөх нь тэр загвар нь болохоор бүрэн тогны хүчил цай үе дээр ажилладаг загвар гэсэн үг. Тог уналт дээр ажилладаг загвар гэхээр чинь R2 гэдэг загварыг. Энэ R2 гэдэг загвар маань 4-өөс 24 кВт-аар үйлдвэрлэгддэг. За L2M гэдэг загвар нь болохоор 4-өөс 36 кВт үлдэр. Одоо нэг нь одоо 40 м/квадратаас за 300 м/квадраттай байшин халаах дээр үйлдвэрлэдэг. Нөгөөх нь 40 м/квадратаас 400 м/квадрах байшин халаана гэсэн үг. За одоо би та бүхэнд 380 хэмжиж үзүүлье. За 380 гэдэг маань за энэ айлах болохоор 380 373 тийм багаз 350 369 376 мэдээж хэрэг 380 гэдэг чинь 380 болон 380 дээш байх шаардлагатай. Тэгсэн чинь эдний дээр 376 гэдэг чинь эдний дээр паз унж ийн гэсэн үг. За тэгвэл одоо 220-оор нь та бүхэн хэмжиж үзүүлье. За 229. За хоёр дахь нь 213. За гурав дахь нь 201. Тэгэхээр 370 220-д хуваахаар чинь хамгийн бага фаз нь 200 орж ирж байна. Хамгийн дээд талын фаз нь 229-оор орж ирж байна. Ийм тохиолдолд миний яриад байгаа нөгөө нэг R2 гэдэг загварыг энэ айл дээр тавиуд бүрэн халаана гэсэн үг. За 370 нь одоо миний сая хэмждэг 370 маань 380 385 ч юм уу ингэж бүтэн орж ирж байвал L2M гэдэг загварыг анханасаа тогоо хэмжээд тогныхоо уналттай үгийг мэдчихэж тэр хүн төхөөрөмжөө сонгох шаардлагатай. За мэдээж хэрэг киловатт-киловаттаас хамаараад 4 кВт, 8 кВт, одоо 21 кВт ч юм уу энэ киловаттаас хамаараад 380 болон 220-ийн бус катлаа зөв сонгох хэрэгтэй. 220-ийн бус катл, 380-ийн бус катлаа зөв сонгоод холбогдож байгаа утасныхаа чийлэг зөв сонгох хэрэгтэй тий. Одоо 1-ийн 8-тай утсаар холбог гэх юм бол одоо 1 жилтэй 8 утсаар 4-ийн 6 гэх юм бол 4 жилтэй одоо 4 гэдэг маань одоо тоог нь яриад байгаа шүү. 4 ширх утас явна гэсэн үг байхгүй юу? 1-0-тэй 3 гал гэсэн үг. За 4 гэдэг маань одоо 4 ширх утсаа ярьж байна. 6 гэдэг маань энэ 1 ширх утасныхаа ороомыг яриад байгаа шүү. Маш зөв сонгож мэдээж хэрэг гэрэл цахилгаан бүрэн цахилгаанаар халдаг учраас бускатлаа маш зөв сонгох хэрэгтэй. 12 кВт-ийн төхөөрөмжтэй одоо 25 амперийн бускатл тавина гэсэн бол тэрийг стандартын дагуу тавих шаардлагатай. 4-6 та утсаар холомно гэвэл 4-6 та утсаар нь холох хэрэгтэй. Яг тэгвэл энэ цахилгаан гэдэг маань хүн гаднаас нараад тэр мэддэг хэд биш. Нэгдүгээр, хоёрдугаар хаана ямар утас нь хайлаад мааслаад энэ чинь аюу аюултай хэд штэ. Гал гарах маш их хэрэгслээ тэр хүн идэр өнгөрөх охин штэ. Тийм учраас тухайн төхөөрөмжөө сонгохын тулд эхлээд тогоо хэмжих хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар холбох хэрэгслүүдэд маш зөв сонгоод стандартын дагуу зөв холбогдсон байх юм бол ямар нэгэн эрсдлээс одоо өөрийгөө болон байшин саваа хамгаална гэсэн үг. За манай худалдаанд гарч байгаа
худалдааны салбаруудад бүх тийм боршууруудыг өгдөг шүүхөө. Таны энэ авж байгаа 15 кВт-ийн одоо энэ төхөөрөмжн дээр ийм одоо 25 амперын 380 25-ын ийм бускатло орох шаардлагатай байна. Та 4.6-гаа 4.10-та уцаар ингэж холбоорой гэд манайхаас бүр боршуур өгдөг. Яг тэр боршуурын мэдээллийн дагуу холбогдсон байх юм бол аюулгүй зөв болох нь шүү. За одоо ингээд сая 380 хэмжиж үзлээ. Одоо нөгөө эднийх жоохон уналттай нэг бааз унаад байсан учраас 229-оор 220-оор хэмжсэн чинь 229, 3 дахь бааз нь болохоор 200-аар орж ирсэн учраас эдний дээр R2 гэдэг загварыг R2-оор 12 кВт-ийн тоогоо сонгоцсон байгаа. Тэрэн дээр за одоо тоогоон дээрээ очиж холболтыг та бүхэнд харуулъя. Тоогоон дээр хэрхэн холбохоо гэхээр за энэ нөгөө яриад байдаг нөгөө нэг R2 гэдэг загвар. Энэ ахын дээр энэ загварыг харуулж байгаа юм да. Энэ дээр юу байгаа. За энэ дээр болохоор XR12 гэж байгаа. За доор нь болохоор 2022 оны 9 сарын 7 гэж байгаа. За энэ дээр үйлдвэрлэл онсаар байна. Энэ баркод нь байна. Энэ 380 толгож болно. 12 кВт-аар ажиллана гэсэн үг. За нөгөө миний яриад байсан сая төхөөрөмж маань холболтыг хийхдээ энэ дээрээ зэстэй энэ цагаан дээр болохоор газардуулах холбогддог шихүү. Энэ дээр газардуулах. За доод талынх дээр нь болохоор 0 цэнхэр байгаа. За энэ дөрвөлжин цагаан юм байна. Энэ болохоор энэ тогооны үндсэн бускатл гэсэн үг. Ямар нэгэн тогны эрслээс болоод янз янзын масс үхэд энэ дөрвөлжин цагааны дунд талын энэ шар одоо төмлөөр нь наашаа пут гэж хайждаг гэсэн үг. Яг тэгвэл энэ дөрвөлжин цагаан чи ердөө 3 гал орж ийн доош нь 3 галаа холбогдоод палатан дээр холбож ийн гэсэн үг байхгүй юу? Тэгээд элс рүү тог өгж ийн гэсэн үг. Тэгэхээр тэндээс ирж байгаа 3 галаа энэ дээр L1, L2, L3 гэж байгаа. Энэ дөрвөлжин дээр галаа холбох нь шүү дээ. За энэ зүүн гар талаасаа миний яг энэ зааж байгаа хэсгээр хамгийн өндөр тог нь өгдөг. Нэгдүгээр фазнаас эргэлтийн ноцоос помп гэсэн эргэлтийн ноцоосны гал нойлон цуг авддаг учраас сая хэмжигт 229 байсан шүү дээ. 229 эндээ өгөөд за дараагийнх нь нөгөө хоёр нь уналттай хамаагүй 210, 200-аа тусд нь 2 3 дээр нь холбогдчихж байгаа. 2 3 дээр холболт тогны уналт хамаагүй холбогдох шалтгаан гэх юм бол энэ 2 3 дээр холбосон тог маань зөвхөн ногоон палатан дээр буюу энэ тэн зөвхөн холбогдсон байдаг шүү. 229-өө 3-т нь өгөөд 200-аа урд нь өгсөн байх юм бол энэ тогоо ажиллахгүй гэсэн үг. Ягаад гэвэл миний саяны яриад байгаа шалтгаан ердөө эхний баазан дээрээс эргэлтийн ноцоосны палатны тог авддаг дэлгэцэг ажилладаг учраас энэ өндөр байх шаардлагатай. Тэгээд 1 2 3 гээд 3 галаа хэмжээд цаана хэмцэн 3 галаа хамгийн өндөрөө дараагийнх гэж өгөөд энэ цэнхэр талын холболтон дээр гэсэн нойлоо өгөөд газар дуулахтай байх юм бол энэ зис энэ холболтон дээр эндээс нь холбоо шүү дандаа. Энэ дандаа зүүн гар талаас нь холбоорой.